Шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр суугт тавтай морил хөтлөгч энх хотын бэлтгэн өргөдөг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids мөн аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй Unitel дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.370 хос телефоноор хүртгээ. За өдрийн мэнд. Өдрийн зэнглээ. За хүн бүр дуулж чаддаггүй. Хүн бүр бусдын хөлд алимшиг унах авьяастай байдаггүй. Энэ бол нэрт найрагч Есенины шүлгийн хэсэг юм. Яагаад энэ шүлгээр эхэлсэн бэ гэвэл 30 наснда нарт хорвоог орхисон нэрт найрагч Есенин нас барснаас хойш 70 жилийн дараа тайзан дээр дахин нэг удаа амьдардаг юм. Есенинийг зөвхөн уншиж биш, түүнийг бүжиглэж болно, түүнийг дуулж болно, дуулах ёстой гэдгийг батлан нэгэн жүжигчин тайзыг эзэгнсээр амьдрал минь эсвэл би чамайг зүудэлсэн үү гэдэг жүжиг дуустдаг. Харин тайзан дээр Есенинийг та бидний эртний танил бригадагийн Саша Белов буюу жүжигчин Сергей Безруков амьлуулсан юм. За өнөөдрийн дугаараараа театр киноны жүжигчин, дуу оруулагч, театрын найруулагч, зохиолч, продюсер Сергей Витальевич Безруковын тухай ярих болно. За Сергей Безруков гэж энэ хүн 1973 оны 10 дугаар сарын 18-нд Москва хотноо мэндэлсэн юм байна. Түүний аав Виталий Безруков нь Москвагийн уран илгэлийн академик театрын нэрт жүжигчин. За бас найруулагч байж. Түүний ээж Наталья Безрукова нь худалдааны коллеж төгссөн. За дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байгаад гэрээ эзэгтэй болсон ийм бүсгүй байдаг юм. Аав нь Есенины бүтээлийг биширдэг байсан. За мөн Анна Снегина кино жүжигч яруу найрагчийн дүрээр анх удаа кино тоглосон юм байна. Тэгээд хүүдээ Сергей Есенин нэрийг өгсөн юм байна. Тэгэхээр нэр нь ч гэсэн санаа учиртай байж. Тэрээр 6 настайдаа сургуульд ороод ангидаа хамгийн жахан, хамгийн намхан байсан ч гэсэн маш дайчин хүү байсан гэнэ. За түүний багийн нэр бол Сережа тий. Бас ихэнх хичээлдээ онц сурдаг, сайн сурагч байж. Гэхдээ түүний хамгийн очих дуртай газар нь аавынх нь ажил. Аавынхаа театрт ихэнх цагийг өнгөрөөдөг. Бэлтгэл сургуульд үзээд жүжигчтэй ярилцдаг. Хүү театрын тоглолтыг нэг ч алгасалгүй үздэг байсан гэдэг. Энэ үнэлж баашгүй туршлагаа Сережа хүү сургуульд ирэж гисэн хуваалцсан. Тэрээр хүүхдийн жүжиг болон янз бүрийн уран сайхны тоглолтод идэвхтэй оролцоод бүр амжилттай тоглодог байж. Гэртээ мэрэгжлийн жүжигчнээс хичээл авч байгаа юм чи харахгүй шүү дээ тийм. Аав нь тэнд бол сайн бэлтэж байгаа. Багш нар болон сурагчид ч гэсэн залуу авьяасныг шагшин магтдаг байж. Сайн сурдаг болохоор бас ямар ч асуудал байсангүй. Тэгэхгүй сурлагадаа муу байсан бол чи юу жүжиг гэдэг байгаа хичээлээ хийгээч гэж загнах байсан болов уу? Тийм шүү дээ. Сережа бага наснасаа л уран бүтээлч аавынхаа генийг өвлөн авсан тодорхой болсон юм. Хүү бүр драмын клуб дэлсэд хун галуунууд үлгэрээр жүжигчний гараагаа эхлээд миний хөөрхөн Марат жүжигээр төгсгсөн байдаг. Марат гэдэг нэр ямар их гарч ирдэг. Эртээд нэг хэргийн давч дээр агиттай сууж исэн чинь нэг лоерчин компани захирал нь Маратыг гараад ирдэг юм. Би бүр инээдээ барьж чадаад. За энэ удаад харин гой дүрээр Марат маань орж ирлээ. За миний хөрх Марат жүжигийн бэлтгэлийн үеэр л аавынх нь хувьд ер нь бүрэн эргэлт болсон гэнэ. Яагаад бүрэн эргэлт гэж байна гэхээр урд нь хүүгийнхаа тайзан дээр ажиллах хүслийг үл тоомсорладаг. За тэрч байтугай хүнд нь дургуутдаг байсан бол одоо харин түүний ирээдүй жүжигчин юм байна гэдгийг аав нь хүлээн зөвшөөрч байгаа. Аав нь 14 настай Безруковыг харис хэрцгийгээр алдартай мэрэгжилтэд бэлтгэж эхэлсэн гэнэ. Хэрвчээ шаргуу хөдөлмөрлөдөг чадварлаг бол амьдр. Хэрвчээ сул дорой өөртөө итгэлгүй залхуу бол өршөөл байхгүй шүү. Тайзны ертөнц гайхалтай авьяастай ч гэсэн олон хэмхэрсэн хувь заяаг би харсан гэж хүүдээ хэлдэг байсан. Аав нь өөрөө маш авьяаслаг жүжигчин байсан ч гэсэн муухан ааш, муу зуршлаасаа болоод карьертаа их зүйл алдсан юм байна. Тэрээр хүүгээ алдаануудыг нь битгий давтаасаа гэсэндээ ирээдүйн мэрэгжилтэнд нухацтай бэлтэж байгаа нь. Тэрээр маш сайн багш байсан бөгөөд засаагүй чулууг гайхалтай алмас эрдэнэ болгохын төлөө бүх зүйлийг хийдэг байсан. Заримдаа аав нь бараг л биелэгчгүй даалгавар өгдөг байсан тул хүүн түүнийг биелүүлэхийн тулд яста бүр махаа иддэг байсан. Эдгээрээс зөвхөн нэгийг л дуртах юм бол Сережа ер нь сайн сонсголтой байна. Тэгээ хөгжим дуртай байсан учраас хөгжмийн сургуульд гитарын сургалтанд явдаг гэж л дээ. Харин
дуулна гэж авах юм байхгүй. Яг нэг хоолойны өнгө нь өөрчлөгдөжсэн тэр үе юм байна л да. Тийм учраас яг тэгэхэд нэг дуулахж байгаа эвгүй болчдөг шүү дээ. Багтаа маш чадварлаг дуучин байсан хүү хоолой нь өөрчлөгдөд чадхаа болчдөг. Тэгвэл Сергей Безруков яг эсрэгээр юм л. Аав нь түүнд романс дуу зааж олонний өмнө тоглохыг үүргэсэн. Ингээд дуулж чадахгүй байгаа шүү дээ. Гэхдээ бэлдээд байгаа байхгүй. Ингээд гэр бүлийнхэн болон ирсэн зочид түүний үзэгчд болон хувирсан. Гэртэн зочид ирэх юм бол Безруков хүү гитар аваад тэдний өмнө дуулдаг. Өстө бүр нэг тамлал байсан гэж хэлж байна. Дургуун юм хийлгээд гарч ин хэцүү шүү дээ, тий. Найр наадам болгон дээр хүү гитараараа тоглож дуулна. Эхэндээ энэ нь албалагын шинжтэй байсан ч гэсэн хүү дараа нь үүндээ дурлаж эхэлдэг. Сүүлд урын сандаа олон хөгжимт жүжигтэй дуулсан дуунууд нь сонсогчдын хамгийн дуртай дуу болоход тэрээр аавда талархлаа илэрхийлсэн гэдэг. Безруков сургуулаа төгсөөд хаан шалгалт өгөх вэ гэдэгт ер нь эргэлзээ байсангүй. 1990 онд төгссөнийхөө дараа тэрээр театрын сургуулиудаар ер нь явж байгаа. Залуу гитар, дуу хураагч, сонгодог бүтээлүүдээс цээжилсэн олон тооны текстүүд мөн түүний нэрийн хуудас болсон цыган бүжигтэйгээ шалгууруулалтанд очдог байж. Тэрээр шалгалт өгсөн сургууль болгондоо өндөр оноо авсан ч гэсэн эцэст нь Москвагийн урлагийн академик театрын студ буюу урлан гэж нэрлэдэг юм байна. Тэр урлан гэж сонгож байгаа. Тухайн үед алдарч жүжигчин Олег Табаков гэж унших бах тий. О дээр өргөлт байх тий. Энэ Табаков гэж хүн өөрийн ангитай хамгийн авьяаслаг оюутнуудыг сонгож авч яж. Безруков тэдний тоонд багтаж чаддаг байхгүй. Тэрээр оюутан байхдаа тайзан дээр гарч эхэлсэн. За төгсөхдөө тайзан дээр тэр 12 гаруй гол дүр далидын тоглолцоод байж. За мастер багш Табаков нь түүнийг сурган хүмүүжүүлэх зорилгоор уран чадварт нь ганцхан удаа сайн дүн тавьж байсан гэнэ. Бусад бүгд үнэн онц. За тэр сайн гэдэг дүн бол манай хүнд өөр нэгэн амьдралын хичээл орох гэсэн тийм зорилготой байсан юм байна. Магадгүй жоохон дарж байгаа юм байна тий. Яг тэгж байгаа. Бусдаар бол бүх үед сурагчаа бүр шүтэн биширдэг байсан гэдэг. Яг нэг юм дандаа онцовдөг уран чадварлаг хүүхдийн хувьд тэр сайн бол бүр цочирдон байгаа шүү дээ. Юу вэ? Яг тийм. Би 4-р анги хүртэл нэг л удаа 2 авчихсан байхгүй. Цочсон уу? Бүр цочоод бүр ингээ хямраад тэгээд аав ээжтэй яаж хэлэх вэ гэд. Яагаад 2 авсан бэ гэсэн чинь багш надад хичээл заасан. Би өмнө даалгавраа хийхгүй очдөг байсан л та. Тэр үед багш заа яг тэгвэл дараа нь хийчихэд ирээрэй гэдэг байсан байхгүй. Тэгээд би тэр ингээ давраад эхэлж байгаа шүү дээ. Би их сайн сурлагатай хүүхэд байсан байхгүй. 4-р анги хүртлээ. Энэ хүн болгон тийм байдаг бах та. Суур сайтай маа. Тэгээд нэг удаа даалгавраа хийгээгүй ирсэн чинь шууд надад 2 тавьсан баг. Тэгээд тэрнээс хойш би ойлгож байгаа шүү дээ. Яг тэрийг энэ Табаков гэж багш хийсэн баг. Безруков маань 1994 онд сургуулаа онц дүндээ төгсөөд ангийнхаа ганц улаан дипломт нь болсон байна. Мэдээж хэрэг Олег гэд багш нь Табаков багш нь өөрийн шилдэг шаваа тийм чамархан тавиад дууцсангүй. Тавиад явуулчихсангүй. Төгссөнийхөө дараа Безруков багшийнхаа Табакерка театрын жүжигчдийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадсан гэж юу чи ор гэж чаргууцалцааргаад оруулсан. Олон залуу жүжигчдээс ялгаатай нь түүнийг тэр даруйда жүжигт тоглуулад гол дүрд гялцах боломжийг олгосон байдаг. Безруков Табаков багшигаа дурсан санахтаа ийм тодорхойлсон гэн. Багш мастер аврах том хад чулуу мэт. Гэхдээ хүн бүрт нээлттэй асар том өгөөмөр сэтгэлтэн гэж хэлсэн мэт юм. Залуучуудад маш их боломж олгодог байсан байна. Залуу жүжигчний театрын жинхэнэ амжилт нь 1995 онд Табакерка театрын тайзнаа Галзууд гэдэг жүжигч тогсноор эхэлсэн юм байна. Цэргээс зүгтаад ухаан алттлаад дурлаад хайрлаж сэтгцэн имлэгт хөвцсөн залуу үзэгчдийн зүрх сэтгэлийг хайлуулсан. Түүний дүр нь байна. Үүний дараа хүн бүр залуу Безруковын авиас чадварын талаар ярьж эхэлсэн. Түүний хамгийн алдартай жүжигүүд гэх юм бол Бомбрашиг хүснэ, Ёроолд, байцаагч төшмөл, Галзуу өдөр буюу Фигарогийн хорим гэх мэт. За энэ Фигарогийн хорим бол маш алдартай тийм ээ. Энэ жүжигт тогсныхын дараа түүнийг Андре Мироновтой харьцуулж эхэлсэн. Гэтэл сонирхолтой нь Безруковын аав нь театрт яг Мироновын дублер буюу юу гэдэг одоо юм хоёр ээлжээр тоглодог жүжигч гэсэн үг тийм. Хэрвээ Миронов алга болчих юм бол аав л тоглох гэсэн үг тийм. Хаавтайгаа адилхан дүр бүтээсэн байна тийм. Тэр яг нэг юм байна тийм.
Безруков маань энэ театрт 20 жил ажилласан бөгөөд нийт 16 томоохон жүжигийн гол дүрийг бүтээсэн байдаг. Тэрээр Табакерка гэдэг театрт ажиллаж байхдаа ч бусад театруудтай мөн хамтран ажилладаг байж. Безруков Москвагийн драмын театрт амьдрал минь эсвэл би чамайг зүүдэлсэн үү гэдэг жүжигт нөгөө Сергей Есенины дүрийг бүтээдэг юм. Энэ бүтээлээрээ тэрээр төрийн шагнал хүртсэн гэхээр тэрээр одоо ямар хуу чансаатай жүжигчин болсныг илтгэнэ. Эдгээр ажлуудын хажуугаар Безруков телевизэд ч гэсэн ажиллаж эхэлсэн гинэ. Гэхдээ үзэгчид түүнийг харах бус сонссон гэж хэлэхэд болно. Учир нь тэрээр Хүүхэл дээнүүд гэдэг хүүхэлдэйн киноны дүрүүдэд нь дуу оруулсан юм байна. Энэ кино нь улс төрийн зүтгэлтнүүдийг илгэлдэг. За, Геннадий Зюганов, Борис Ельцин, Владимир Жириновский гэх зэрэг 11 хүүхэлдэйн дүрийг Безруков амьлуулсан юм байна. Тэгэхээр олон хүний дүрд дуу оруулж чана гэдэг бол яг тань шиг хоолоогоо янз бүрийн болгож чадна гэсэн үг байна. Та тэр нөгөө өрөөнд байхдаа эмгэн шиг л ойрлоод яваад байдаг. Энд орж ирээд нэг хотлаа уянгалаад байдаг. Жижигчний уран чадвараа сайн эзэмшсэн хүн байна л гэсэн үг. За дараа нь олон тооны киноны хүүхэлдэйн киноны дуу оруулалт дээр ч гэсэн ажиллаж байж. Тарас Бульба уран сайхны киноны өгүүлэгч, Шведийн олон ангит хүүхэлдэйн киноны Карлсон ч түүний хоолоогоор яригдсан байдаг юм байна. За хоёул ивент тэтгэжтэйгээ танилцсан. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан Kids дэмжиж ажиллаж байгаа Ленус Мэд маань. За амин димэр баялаг хаврын дор хүүхэд багчуудын дархлааг дэмжих маш олон төрлийн амин димүүд ашигтай бактери эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Бикутан хүүхдийн витамин 1 танд санал болгож байгаа. Мэдээж эмзүүчээс асууж хэрэглэн. За эцэг эхчүүд маань одоо хичээл хамраад хүүхдүүдэд одоо бэлдаржуулах, цагаан эдэн дээр агаар салхинд гаргах гэдэг энэ зүйл рүү илүү анхаардаг бол яг одоо тэр өвлийн дархлаа эрч хүчийг олж авах бүх үйлдэл бол зундаа хийгдэх ёстой. Амин дэмээ бас ерөөсөө алдахгүй авах ёстой юм шүү. Тэгэхээр олон витаминуудыг эрдэс бодисыг ашигтай бактерийг нэг дор агуулсан энэ Бикутан Kids-ийг хэрэглэх нь хамгийн оновчтой. Нэг одоо уултаар олон төрлийн витаминыг авч болж байгаа юм. Бүх эмийн сангуудаар худалдаалагдчихж байгаа. 81 31 91 99 34 97 утасны дугаараар бас лавлаж болно. Бикутан Kids гэдэг. Тэгээ эцэг эхчүүд маань өвлийнхэн тэр дархлаагийн яг одоо сайхан дархлаагийн тогтоож авна шүү манайхаа. За баярлалаа. За баярлалаа. За Безруковын театрын карьер амархан эхэлсэн бол харин кино урлагийн хувьд өөр байсан гинэ. Тэрээр бригада телевизийн цувралд гараад түүнийг гайхалтай алдартай болгох хүртэл алдар нэр түүнээс ер нь хол байж. Өчигдрийн он сурлагтан Безруков шууд л гэмт бүлэглэлийн ширэн өдөртөгч болж хувирсан гинэ. Түүний Саша Беловын дүр дэндүү эсрэг тесрэг. Безруков өөрийнхөө дүрийг ингэж тодорхойлсон байдаг юм байна. Миний баатар ихэнтэй сайн хүн байсан ч гэсэн амьдрал түүнийг аимшигтай болгосон. Тэр бол гайхалтай залуу. Хэлийн цэргийн ахлах дүрвч, хүчтэй, чадaltaй, үннийг шууд хэлдэг. Гэхдээ эдгээр чаднарууд юунд үйлчлдэг болсон өөр асуудал. Энэ бол муу ярд үйлчлдэг болсон жинхэнэ хүний тууж билээ гэж дүрээ тодорхойлсон байдаг юм байна. Үнээр гой тодорхойлт байна. Тийм байна. Муу ярд үйлчлдэг болсон. Тийм. Яг энэ чанарууд муу ярд үйлчлээд эхлэхээр хамгийн тийм мундагч байх тийм. Хамгийн хүчрэхэг тийм юу болдог байхгүй. Мафийн толгой. Цөмийн бөмбөгшгөл юм байна. Хаана яаж ашиглагдж байгаагаас хамаарат тийм. Безруков анхны сонгон шалгуулалт дээрээ л шууд батлагдсан гинэ. Тэнцсэн гэсэн үг. За сонгон шалгуулалтанд ирсэн 300 орчим жүжигчдийг ардаа орхиж чадсан юм байна. Бригада кино гарсны дараа жүжигчин асар хурдан хугацаанд маш их алдар нэртэй болоод найруулагчид түнд олон киноны дүрүүдийг санал болгож эхэлдэг. Безруков хожим нь энэ кинонд ирэх дүртэй тийм ч дуртай байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үйл явдал нь түнд таалагддаг байсан. Кинонд нөхөрлөлийн хажуугаар гэмт хэргийг алдаршуулсан нь түнд бас таалагддаг байж. Ингээд цуврал дахиж үргэлжлэх болоод Безруковд санал тавьсан чинь шууд татгалцсан юм байна. Ер нь маш их нөлөө үзүүлсэн кино бригада гэдэг. Хоёлаа энийг эрт улирлаар ярих юм. Бүр ярих юм уу? Тий, дэлгэрүүлж. Ер нь сайн муу, ер нь муу талдаа үлгэр дуурайлыг маш үзүүлсэн. Манайд ч гэсэн маш их үзүүлсэн шүү. За ингээд дүрээ санах татгалцсан ч гэсэн Безруковыг 90-ад оны гангстерийн дүртэй нь одоо хэр нь холбосон хэвээрэл баг. Олон хүн Саша Беловыг түүний амьдралын гол дүр гэж үздэг учраас түүний дараагийн дүр дэндүүс сонир санагдсан гэнэ.
Безруков 2003 онд тосгоны хэсгийн төлөөлөгчийн дүр тоглосон юм байна. Цагдаагийн хэсэг гэдэг нэртэй ийм цуврал юм байна тэр. Эхэндээ үзэгчдийн сэтгэл нь янз бүр байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам шүтэн бишрэгчт нь гэмт хэргийн бригадагийн нэгэн адил нөгөө дүрт нь чин сэтгэлээсээ хайртай болцгоосон гинэ. Энэ дүрээрээ тэрээр телевизийн шилдэг эрхтэй дүрийн алтан бүрэг шагналыг 2005 онд хүртсэн юм байна. Энэ бүх хугацаанд Безруковын аав хүүгийн хажууд нь байсан гинэ. Яа ямар хөрхий. Ер нь бол баг менежер нь л хийжсэн болов. Безруков одоо өөрийн сурч байсан Москвагийн урлагийн академик театрынхаа тэр урланд аавтайгаа хамт нэг курс аваад багшлаад ажиллаж эхэлсэн юм. Аав нь жүжигийн зохиолч, кино зохиолчоор ажилладаг. Пушкин, Есенины тухай жүжигүүдийг аавынхын зохиолоор тайзнаа тавьсан нь маш амжилттай болсон. Харин эдгээр бүтээлүүдэд дэлгэцнээ тавихад аав хүү хоёр нэлээд шүүмжлэлт төрсөн. Жүжигчин зүгээр л агуу түүхэн дүрүүдээс ядарсан сэтгэлийн тэнхинд хүрэхгүй байгаа мэт харагдаж байсан юм. Энд дээр найруулгын алдаа явцсан юм болоо та. Ингээд тэрээр сэдвээ эрс солихоор шийдсэн байна. Энэ бол ер нь маш том шийдвэр гэсэн үг. Дараа жилээс нь буюу 2007 онд орчин үеийн дүрүүд рүү орж эхэлж байгаа. Өмнө дандаа түүхэн дүрүүд байсан байна. Домогт хувь тавилангийн эргүүлэг, Багт наадмын шүн зэрэг киноны шинжилсэн хөлбөрүүдэд гол дүрүүдийг бүтээсэн став үнэхээр гайхалтай болж чадсан юм. Безруковын сэтгэл татам энгийн байдал энд эргэж ирсэн мэт. Тэрээр бүрэн дүүрэн харагдаж эхэлсэн гинэ. Үүнд Лиза Боярская, Константин Хабенский гэх мэт гялалцсан хамтрагчдын гайхалтай жүжиглэлтэн ч гэсэн хүч нэмж өгсөн гэнэ. Хоёртон байхдаа Безруков өөрийгөө их намхан гэж их санаа зовдөг гэж. 174 см гэдэг бол одоогийн жүжигчдийн хувьд бол намхан доорх байна. Уг нь бол нэг намхан биш юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Манайд бол ер нь гайгүй дундч доорч тийм байна. Ингээд санаа зовж исэн ч гэсэн ангийнх нь хамгийн үзэсгэлэнтэй өөрөөс нь өндөр охид түүнд дурлаад эхэлснээр энэ айцнаасаа нэг мөр салсан гэдэг. Хожим тэрээр суут хүмүүсийн дур тоглож байхдаа тэднийг ерөнхийдөө намхан болохыг нь олж мэдснээр ер нь өндөр намын талаар бодгооч болсон гэнэ. Сэн ингээл явсан чи ер нь намхан болоо явчихчихлээ. Ингээд алдартай жүжигчин байхад араас нь гүөх бүсгүүчүүд тасрахгүй мэдээч. Аав нь түнд ингэж сануулж байж. Жүжигчин бүсгүүтэй л битгий суугаарай. Гэтэл нөхцөл байдал яг эсрэгээрээ. Ингээд жүжигчинтэй бүр гэрэлсэн байгаа юм манай аав. Юу аав яасан гэсэн. Өөрөөсөө 8 насаар ихч бүсгүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон юм байна. Ингээд 8 насаар ихч болохоор сэтгэлээ шууд илэрхийлж чадсангүй. Хүлээж байна гэсэн ганцхан зурвас л өгч чадсан гинэ. Нөгөө эмэгтэйдээ юу? За. Тэгэд Ирена гихч бүсгүй сэтгэлийн дуудлагаа дагаад хүүхдэд дагуулад Безруковтой дээр нэгтгэж байна. Хосууд бригада киноны зураг авалтын үеэр гэрэлсэн юм байна. Безруков хүүг нь өөрийн хүүхд чигээ хүлээж аваад тэд 15 жил сайхан амьдарсан юм байна. Хосуудын харилцаа төгс мэт санагдаж байсан ч гэсэн 2013 онд Сергей гэрэлтээс гадуур 2 хүүхэдтэй гэдг нь ил болсноор хосууд гэрэлтэд цуцлуулж байж. Ядаж байхад том хүүхэд нь яг эд жүжигчнийхээ гарааг эхэлж байхдаа золгүй тохиолдлоор нас бараад ингээд ер нь нөхцөл байдал бүр хүнд болсон. Тэгээ дээрэс нь хэвлэлийнхэн гэж байна. Тэд бүр дарин дээр давс намж орхисон байна. Гэхдээ хожим нь тэдний салтын шалтгаан ер нь яг бүтнээрээ ил болсон юм. Хосууд хүүхэдтэй болохыг хүссэн ч гэсэн болж бүтэхгүй байсан юм. Ингээд олон удаагийн оролдлого янз бүрийн имчилгээ хийлгсэн ч гэсэн болоогүй. 2012 онд Германд очсон. Бас л амжилтгүй болсон. Ингээд байж итл хүн нас бараад. Тэгэд өөр 2 хүүхэдтэй гэдгийг мэдгтээд ингээд бүр маш олон юм давхцснаар энэ хоёрын гэрлэлт бүтлгүүтэж байгаа юм л. Безруков удаан хугацаанд хувь амьдралынхаа тулаар нэг ч удаа яриаггүй. Олонний хамаар Безруков хүүхдүүдийнхээ ихтер очиагүй. Тэр жүжигчин нөгөө ихнэр нь шүү дээ. Тэр бүсгүй нь дахин гэрлээд Англи улсыг зорьсон. 2016 онд Безруков маань Сүүн зам кинонд тоглож байхдаа Анна Матисон гэдэг найруулагч продюсер бүсгүүтэй танилцаад тэд удалгүй нууцаар хормоо хийдэг. Тэд Маша гэдэг хөөрхөн охинтой болоод
дараа нь бас дэрсгэн 2 хүүтэйж болдог. Түүний хувийн амьдрал одоо л нэг тогтсон. За Оросын хувьд 3 хүүхэдтэй гэр бүл бол олон хүүхэдтэй тооцогдно. Ингээд олон хүүхэдтэй болсон аав Безруков амьдралынхаа талаар ингэж хэлж байж. Тийм ээ, надад өөр хүүхдүүд бий. Тэд үнэхээр гэрлэлтээс гадуур төрсөн. Харин би хариуцлагаасаа зүгтаагаагүй. Том хүүхдүүдэд төрсэн цагаас нь хойш дэмжсээр ирсэн сайхан харилцаатай байдаг. Миний амьдрал Анятай уулзахаас өмнө болон дараа нь гэсэн 2 хэсэгтэй. Энэ хоёр бол өөр амьдрал. Миний өнөөдрийн амьдрал гэж байгаа. Бас бүх зүйл өөр байсан. Өнгөрсөн амьдралч гэж байгаа. Одоо надад миний хүссэн бүх зүйл байна. Үүндээ би хувь тавиландаа талархаж явна. Гэхдээ бардам байх хэрэггүй. Бардам зам бол нүгэл. Чи тодорхой үе шатыг давдаг, шин зориг тавьсан гэдгээч ойлгох хэрэгтэй гэж тэрээр амьдралынхаа талаар өгүүлж байж. Оросд 3 хүүхэдтэй аль олон хүүхэдтэй гэж үзсэн. Оросын хүн ам ер нь гаццсан. Ер нь багассан ч гэж хэлж байна. Ер нь багасаад байгаа. Дэлхийн нийт хүн ам ер нь тэгж байгаа л да. Тэр тийш явж байгаа. За хувийн амьдралд асуудалтай явахдаа ч Безруков хувьсгалын амьдрал буюу мэрэгжилтэй үнж хിവэр шин төслүүдэд хэрэгжүүлсэн хിവэрэл байгаа. 2014 онд тэрээр Москва мужийн 70 гаруй жилийн түүхтэй 2 театрыг нэгтгэн байгуулагдсан Москва мужийн театрыг удирдах эхэлсэн юм байна. Жүжигчин хүн шууд театр удирдах хэцүү. За тэр тусмаа саяхан нэгдсэн хамт олныг толгойлж шин театрын аж ахуйн асуудлыг шийдэх бол бүр хэцүү. Дуур драм хоёрыг нэгтгэжүүл юу болох вэ? Тэн зүгээр юм эвлж өгөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бүгд адилхан биз дээ хүмүүс тэгэл ингээ баг болгож ажиллана гэдэг бол нэлээд бүр удирдах сураагүй хүн бүр хэцүү баг. Яг тийм хэцүү даалгавар дээр Безруков ирж байгаа юм. Безруков мужийн театрыг томоохон соёлын төв болгон хөгжүүлээд театрын үзэгчд болон мэрэгжлийнхний дунд үнэхээр нэр хүндтэй болгож чадсан гинэ. Энэ үргээ биелүүлж чадсан байх. Тэрээр Арвад жүжигийн найруулагч гол дүр дээр ажиллаад Шекспир, Чехов, Островский, Гоголь зэрэг алдартай сонгодог зохиолчдын бүтээлийг зүрх алдалгүй уран санд оруулж чадсан. Мөн хүүхдэд зориулсан, тусгай хэрэгцээд хүмүүст зориулсан уран бүтээлүүд олныг гаргасан байна. Маш хүнлэг гэдэг нь эндээс бас харагдаж байгаа юм. Мужийн театрын хувьд тусгай хэрэгцээд хүмүүст зориулсан аудио тайлбартай жүжиг тавина гэдэг бүх газраа харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан Braille хэлтэй тайлбартай болно гэдэг маш том амжилт. Ингэж өнгө төрхөөс салсан Москва мужийн театрт 2024 онд холбооны буюу улсын статус хүртэл олгосон байна. Одоо Москвагийн мужийн театр нь холбооны болон бүс нутгийн томоохон төслүүдийг зохион байгуулдаг болсон юм байна. 2017 оноос эхлээд Станиславскийн үйлдвэр нэртэй театрын наадмыг зохион байгуулад Безруков өөрөө уран сайхны удирдагчаар нь ажилладаг болсон. Мөн 2018 онд тэрээр Цуурай гэдэг хүүхдийн их наадмыг санаачлан зохион байгуулсан нь Оросын хамгийн том наадмуудын нэг болоод өргөжж чадсан байна. Наадмын тусгай хөтөлбөрийн ачаар хүүхэд өсвөр насныханд зориулсан урлагийн янз бүрийн салбарын шилдэг төслүүдийг 14 бүс нутгийн залуу үзэгчдэд хүргэдэг ийм наадам юм байна. Харин энэ оны 3 дугаар сард түүнийг Горький нэрэмжит Москвагийн урлагийн академик театрын уран сайхны удирдагчаар томилсон. Бүр дандаа дарга юм ба тийм нэр. Айгу нэр хүндтэй юм л да. Тийм. Тэр хүнийг тэнд аваачаа тавьчихаар тэр одоо гарч байгаа үйл ажиллагаанууд те драмын театраас одоо дөрвийн театраас ч юм уу гарч байгаа үйл ажиллагаарууд шүтэн бишрэгчд нь бас хамрагдах боломжтой болохоор театр руу бас зэрэгтлэг татчихжээ шүү дээ тэр үнээр. Тийм байна. Тэгээд түүний нэр хүндийг ашиглаад энэ учраа олохгүй байгаа театруудын учрыг олуулаад байгаа. Тэгээд энэ хүн өөрөө удирдах бас чадчихээн. Яг тэгж байна. Тэр Braille үсгт ямар гоё юм бэ? Тийм байгаа. Ингээд яах юм бэ нэр тэр хүмүүст одоо тийм утга уянга уран зохиолыг хэн ойлгуулах юм те жүжигийг ямар гоё. За түүний авьяас ингээд дуусаагүй. Безруковын ангийнхны 10 жилийн төгсөлтийн үеэр 30 жилийн дараах ангийн уулзалт нэртэй концерт тоглогдсон. За. Ирээдүг харж шин тэ. Хэд сөрхийн тий. Энэ концерт дээр том болоод ямар болсноо, ямар мэрэгчлээ болох вэ гэдгээ бие биедээ харуулж байгаа ийм концерт юм байна. Энэ талаар Безруков сонинд өгсөн ярилцлагатаа ингэж хэлж байж. Манайхан эмч, жолооч, зураач, цэргийн хүн гэд бүгд л өөр өөрийн дүрийг гаргацгаасан. Хачирхалтаанд би өөрийгөө олон улсын аялын тоглолтоос буцаж ирээд байгаа рок хөгжимчин гэж төсөөлсөн юм. Тэгээд гитар тоглож өөрийнхөө дуг дуулсан. Үе тэнгийнхэнтэйгээ нэгэн адил би Оросын рок хөгжим сонсож өссөн юм.
12 настайгаас л аквариум, кино, Алиса, ДДТ зэрэг хамтлагуудыг шүтэн биширч Queen хамтлагт дуртай байлаа. Энэ бол театрын сургуульд орохоос өмнө үйл явдал л да. Одоо харин 30 жилч болоогүй байхад миний бага насны мөрөөдөл биелээд эхэлж байна гэж төрсөж байж. Нэрэд болдог шүү. За хоёул ивент гэгчтэй танилцаад тэгээд үргэлжлэе. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй Unitel дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Unitel Group маань хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж, цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор үлгэртэл байдаг нэртэй юм нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа. За, энэ ямар ажил юм бэ гэхээр гол онцлог нь кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн одоо сайн мэддэг үлгэрийн баатруудаар үлгэрийн түүхүүдээр одоо дамжуулаад ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр бидэнд өргөж байгаамаа. Тэгээ нөхөн хэлхээс нааш гихчээр бидэнд одоо юм хэдий хизээний мэддэг жишээг юм дурдахаар бид бас ойлгож эхэлэх байх гэж ийм гоё аян хэрэгжүүлж байгаа юм байна. Одоо зорилго нь юу юм бэ гэвэл мэдээж нөгөө хэлбэр аргаар мөнгөтэй болох, өсгөө давах, хөрөнгө оруулалт хийгээрэй гэж гэдэг юм уу. Ийм одоо цахим лойвруудыг битгий итгээч ээ. За байж болно. Гэхдээ нөгөө нэг үнэн байж болно тэрийг ингээд сайн нягтлж шалгаж үзээч ээ. Таны амьдралын одоо хөлс хүчээ орсгосон маш их цаг хугацааг зүгээр одоо дэлгэсний ард суудсан лойрдохыг та битгий зөвшөөрөөч ээ, битгий өгшүүлээч ээ гэж эднэр маань ийм гоё үлгэрийн түүхүүдээр дамжуулаад ийм юм үлгэртэл байдгийг шүү. Үнэгүй юм хулганы аханд байдгийг шүү гэдэг шиг ийм нөлөөллийн аяныг нийгмийн хадлаад бас хийж агаад нь Unitel-д маш их баярлж байна. Ер нь ч Unitel үйлчилгээний хувьд ч тэр нийгмийн хариуцлагын өрөнд ч тэр маш одоо хэрэглэгчтэй мэдэрсэн үйлдэлүүдийг байнга хийдэгт нь Unitel-д баярлдаг. Бас нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад нь баярлж байна. Тийм. Тэгээд яг ихтгэл төрүүлээд байгаа бол ойр орчмынхаа хүмүүсээс асуу. Хүүхдүүдээс асуу. Тэгээд хүмүүсийн комментуудыг унш юу гэж байна. Тэгжиж олон талын мэдээлэл авч иж тэр нь одоо хөрөнгө оруулах хэрэгтэй шүү. Яг байна. Гэтэ ер нь бол их нудлаад байгаа. Тийм ээ дээ. Итгэхэд хэрэггүй. За баярлалаа. Баярлалаа. За Безруков жүжигчин болсныхаа дараа кино жүжигт олон дуугаар болсон. За тэрээр олон жилийн турш хулиган намжлал жүжигтээ Эсэнний шүлгүүдээс найрлаг хөгжмөнтэй нэг дуу дуулсан юм байна. Алтан гургалтайхан гэдэг нэртэй. За. Энэ дууга бас рок зохиомж болгон бичсэн гинэ. Тэгэхээр манай хүн бас хөгжмийн зохиолж болж хурж байгаа. Оо, тийм байж тээ. Ямар илтгэвтэй юм бэ ер нь тий? 2011 онд тэрээр Высоцкий бахтаад байхаа. Тий. Высоцкий амьд байгаад чинь баярлаа нэртэй алдарт дуучны тухай кинонд тоглодог. Зураг авалтын баг гол дүрийн жүжигчнийг нууцлж байсан болохоор түүнийг сонгон шалралтанд урихад ихэд гайхсан гинэ. Высоцкийн дүр тоглох нь мөрөөдөл байсан ч Безруков ойлгохтой тоглож чадахгүй болов. Доог тохоо болчих болов гэж айж байсан учраас тоглохгүй гэд нэлийн удаан гүрийсэн гэнэ. Гэхдээ л киноны уран бүтээлч эцэст нь түүнийг ятгах чадсанаар тэрээр уг төсөлд орсон байна. Ингээд энэ зураг авалт, энэ киноны зураг авалт түүний хувьд маш хүнд сорилт болсон гэнэ. Хос дүр тоглодог. Нүүр бодолд 3 цаг үргэлжилдэг. Өдөржингөө халуунд нүүр бодолттайгаа байх шаардлагатай болсон зэргээс гадна алдарт дуучны боксчин шиг нурууны байрлал үнэхээр хэцүү байсан. Ингээд юм бүх төрчим шиг юм сонин. Тийм. Гэсэн ч гэсэн Безруков тэр төсөлд оролцсондоо харамсаагүйгээр барахгүй. 2018 онд Москвагийн театрт Высоцкий домог төрсөнд хөгжимт яруу найрын жүжигээ бас тавьсан юм байна. Энэ жүжигийн төгсгөлт нь том рок хэсэг байдаг гинэ. Уг хэсэгт Высоцкийн орчин үеийн дууг онцлохын тулд дуунуудыг рок маягаар дуулдаг юм байна. Ингэж найруулгыг манай хүн хийх үү? Манай хүн хийгээд өөрөө бүх дууг нь дуулсан. Энэ бүхний үр дүнд шин дуунууд түүний өөрийн гэсэн загалмаалсан аав хамтлаг бий болсон. Анхны синглээ бидний тухай биш гэдэг нэртэйгээр бас гаргаж байж. Мөрөөдлөө биелүүлээд нэлээд хэдэн дуу гаргасныхаа дараа тэрээр зүгээр л сайн сонсогч болсон гэнэ. Дахиж дуулахаа болцсон юм. За. Тэгсэн дээр хөө яг сонсгоор бас яг гэдэг. Нэг тийм гоё шүү дээ. Энэ Владимир Высоцкий гэсэн кинонд дэр чинь бүр маш өөр хүний царайтай дүр тоглосон юм байна шүү дээ. Бүр огт өөр хүн болсон болохоор нөр өргөлт нэцсэн юм байна тийм байна. 3 цаг суудаг байсан гэж шүү. За одоо харин Безруков Их Британий Muse хамтлагийн үн чигтэн гүшрэгч гэж. Их л сайн сонсогч болсон байна да. Мөн Безруков манд багада зураг зурах дуртай хүүхэд байж. Түүнийг хэр сайн зурдаг байсныг бригада кинонд зурсан зургуудаас нь ч бас харж болох юм байна.
цар тахлын тусгаарлалтын үеэр тэрээр мартагдсан авиас чадвараа дахин нэг сэргээгээд эргээд зотон болон тосон будагтай зууралдаж эхэлсэн гэдэг. Безруков Орсын байгалыг дүрслэн зурх дуртай. За одоо түүний албан ёсны захин хуудсан дээр зарим бүтээлүүд нь бас байршсан байдаг юм. Facebook энтертейн байдаг юм болоо та тийм ээ. Безруков маань янз бүрийн кино төслүүдэд за ер нь янз бүрийн төслүүдэд ойролцоогоор 100 гаруй дүрд тоглосон. Гэтэл чи маш залуу хүн шүү дээ 50 хэдэн настай. Аль хэдийн 100 дүр тоглож байна. Гайхалтай нь тайзан дээрч кинонд ч найруулагч түүнийг ихэнхдээ дэлхийг өөрчилсөн агуу хүн болгож хардаг юм. Тэгээд ч тийм дүрүүдийг санал болгодог. За Безруков ямар дүр тоглосон байг вэ? Пушкин, Есенин, Высоцкий, Троцкий гэх мэттэй маш олон түүхэн чухал дүрүүдийг бичсэн байна. Нэг Сталин бас байгаа. Сталин тогсон юм. Тийм, Василий Сталин гэдэг нөгөө Сталины хүүгийн дүрийг гэж үлээ бүтээсэн байдаг шүү дээ. Тийм. Жозеф Сталин. За харин амьдрал дээр тэрээр орчин тойрондоо яг л нөгөө дөрвчгээ маш том өөрчлөлтийг хийж чадсан юм. Маш их нөлөөллийг үүсгэдэг юм. 2013 онд тэрээр хуучин их нэртэйгээ хамтраад Безруковын нэрмжит нийгэм соёлын төслүүдийг дэмжих санг үүсгэн байгуулж. Яагаад ингэж манайхаас бусад бүх газрын жүжигч тийм гоё байдаг юм бэ? Ирэх мэдл олж аваад жоохон хөрөнгөтэй болоод тэг дандаа сайн хүнсээ аяллаа ингэ бүгдээрээ чиглэх. Манайхан яг эсрэгээрээ шүү бүр нэр. Гэхдээ харин тийм ээ. Тэгээд нөгөө өөрөө болж бүтэж байгаа бол боломжийн дотмог байгаа тэр хүмүүст санаа тавих, сэтгэл гаргах хүн байтугай амтан тэ нөхцөл байдал бүх юмд туслахаа эзэж мартахгүй юм тэ. Яг тийм. Гоё юм аа. Тэг ингэхгүй бол ерөөсөй байд сууж чадхаа болчдөг энэ хүмүүс. Ингэж санаа намардаг тэ. Айгуу гоё. За хүмүүс сонсож байгаа бол тэ ийм байгаа чи. Тэг бид нар бас хүчтэй чадaltaй байсан бас ингэмэр л шүү дээ тэ. Тэгдгүн болов гэж байна. Гэхдээ тэгээд яг нөгөө нэг энэ улс орн өөрөө ч гэсэн айгүй тийм юу байгаад байна. Ямар ч үс энэ хүмүүс би алдартай болж байгаа бол гэдний нийгмийнхаа өмнө хариуцлага хүлээх юм те. Манайхаа шиг тийш нөгөө нэг хамаг долоон болчраагаа тоочоол сенсацийн дүртэй яваад тахгүй юм. Яг тийм. Бүтээгээл байгуулаад тиймээ би алдсан тэр бол миний өмнөх амьдрал байсан. Гэхдээ би хариуцлага өрнч гэдэг юм уу өгж байгаа хариуцлагууд мөртлөө айгүй гоё ухамсартай юм. Одоо гэтэл зарим нэг хүмүүс улс хооронд тагалах гээд үзээд нь шүү дээ. Тийм. Ингээд бодолтой. Улаан цайндаа гарцсан. Яхаар юм тийм болчихдөг. За тийм нийгэм соёлыг дэмжих сан байгуулсан байна. За тус сангийн гол зорилго нь соёлын салбарт бүтээлч үйл ажиллагаа, авиаслаг жүжигчдийг хөгжүүлэх, хүүхэд залуучууд, насанд хүрэгчдийг урлагтай танилцуулах ийм үүрэгтэй. Ийм зорилготой. Мөн Безруковын сан нь урлагийг бүх хүнд хүртээмжтэй болгохыг иргэнэлцдэг. Москвагийн мужийн театрын тоглолтын аудио тайлбарыг боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан. Театрын 10 гаруй томоохон бүтээлийг харааны бэрхшээлтэй үзэгчдэд хүртээмжтэй болгосон гэж. Нийгэмд чиглэсэн залуучуудын асуудлыг харуулсан кино, телевизийн нэвтрүүлэг, аудио бүтээгдэхүүн гаргахыг дэмждэг болохоор Безруков өөрөө эдгээр бүтээлүүдэд ямар ч цалин хөлсгүй тоглож удирдах авч явдаг. Мөн хүүхэд залуучуудын дунд Оросын зохиолчд уран зохиол, түүхэн үйл явдлуудын талаарх мэдээллийг дээшлүүлэх үүднээс нэртэй зохиолчдын аудио цомгийг гаргаж одоо эхэлсэн баг. Тус сангийн дэмжлэгтэйгээр яруу найрагч Михаил Лермонтовын 200 насны ойд зориулаад Лермонтовт зориулв аудио цомгийг Москвагийн мужийн театрын жүжигчдийн оролцоотойгоор бичсэн баг. Тэгэд цомгуудаа хувлаад Лермонтовын музей болон бусад музейнүүдэд тараасан нь сонсдог хөтөж хэлбэрээр үзэгчдэд маш сайн хүрч байгаа гэнэ. За энэ Лермонтов гэж зөв л уншиж байгаа байгаа. Зөв бах уу. Сайхан сонсогдсон. Зөв үү буруу юу гэж явжсэн чинь ямар ч жолон гараад ирвэ цааш та. Бид гэртээ байна. Харин тэдэнд байхгүй гэсэн ураатай нэг л амьдралыг өөрчил гэдэг сан байдаг юм байна. За. Энэ бол өмчөн хүүхдүүдэд туслах, тэдэнд шинэ гэр бүлтэй болоход нь дэм өгөх зорилготой сан гинэ. Тэдэнд гэр байхгүй гэсэн утга яваад байгаа юм байна те. Тийм. Энэ сангийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг нь Безруков, түүний эхнэр Анна хоёр. Тэд сангийн анхны элч төлөөлөгч болсон баг. Безруков анх энэ байгууллага дээр очиод эмнэлгийн тасагт хаягдсан хүүхдүүдийг харсан гэнэ. Ингээд үнэхээр сэтгэл нь шимширсэн баг. Нялх хүүхдүүд биш үү те? Бараг өөлөхгүй байгаад гайхсан.
Тэгээд эмчнээраас асуусан чинь эмчнэр юу хэлсэн гэж тэднийг дими хүнд тасахгүй тулд баг хүнтэй уулзалтгүй юмаа гэж хариулсан байна. Авч яваад болоо давн авахгүй гэд айгүйх зовлон үзсэн мэн гэсэн үг тий. Тийм. Тэр нялх хүүхдүүд гэж штэ. Тэгсэн тэр хүүхдүүд өөлөхгүй байна гэж бодохгүй. Яаж байгалийн хуулиас гадуур юм яваад штэ. Үүний дараа Безруков, Анна хоёр уран бүтээл тоглолтынхаа орлогоосоо байнга тэдэнд танилцуулахаас гадна Безруков өнчин хүүхдүүдийн зургийг өөрийн цахим хуудаснаа тавиад таньдаг гэр бүлүүдтэй ярьж таниулдаг болсон баг. Түүний цахим хуудасны олон сая дагагчид ч гэсэн цааш нь хүүхдүүдийн мэдээллийг тараадаг болохоор маш олон хүнд хүрдэг. Ямар хөөрх юм. Ингэснээр маш олон хүүхэд шинэ гэр бүлтэй болж чадсан. Зуучлаад шүү дээ. Харин тийм. За өнөөдөр Безруков маань уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа. Тэрээр кинонд идэвхтэй тоглоод 2025 онд түүний тоглосон 3 бүтээл гарсан бол энэ он гарсаар Ван Андре гэдэг кинонд нээлттэй хийсэн байна. Москва мужийн театрын уран сайхны удирдаачаараа ажиллаад сайхан Фигарогийн хорим жүжигийн нээлтийн тоглолтын дээрээ Алма Вива гүнгийн дүрд тоглосон байна. Мөн бүх Оросын кино урлагийн их сургуультай 24 оюутантай ангиа бас удирдах байгаа. Үүнээс гадна Горькийн нэрмжит Москвагийн урлагийн академийн театрын уран сайхны удирдаачаар томилогдсныг нэмэх юм бол энэ хүн ерөөсөө чөлөө завгүй ажиллаж байгаа гэсэн үг. Урлагт үнэхээр хайртай хүн л ингэж ажиллана. 5 хүүхдийн аав тунж завгүй тэрээр хүүхдүүдэд бодоод арх тамхи хэргэлдэггүй. За энийн сонсохоор бүрч хүндэлмээр. Ингээд 52 настай Безруков маань тайц дэлгэцээс олдох ямар ч бодлого ажлаа үргэлжлүүлсэн хийсээр байгаа юм байна. Яа. Би ингээд нэвтрүүлгийн туршид яг энэ хүний аавд навих баярлжлаа. Тэр хүн найруулагч, урлагийн амьдрал ямрыг мэддэг. Тийм ч болохоор одоо тий гэр бүлийн амьдрал чухал болохоор ижлэхэн урлагийн хүнтэй сууж цаг наргуу битээ амьдраасаа тий хоёулаа карьер битээ өгөөсө гэсэндээ одоо битээ урлагийн хүнтэй суугаар гэсэн байхаа л та гэсэн баг. Тий. Тэрнээс ш одоо жүжигчийн эмэгтэн бол дэмий гэсэн утгаар ш тий. Тэгсэн хүүгээ аягүй сайн одоо хүмүүжүүлж чадсан биз. Тэр хүн одоо нөгөө хорц зуршлуудаасаа болоод аашнаасаа болоод карьер хөөж чадаагүй амжилттай нэг яваагүй байсан бол хүн яг эсрэг явсан байна. Их гой санагдлаа. Тэгээд өөрөө их тийм гой характерны гой жижигчин штэ тэ харсан марцсан. Тэгээ ийм хүний одоо энэ ийм гоё өгдөл өөрөө нийгэмд ч гэсэн бас аягүй гоё чанга дуугаалаа болж чадчихжээ штэ. Тэгээ манайхан бас яг ингэсээ ороод тэр ингээд стожинхэн бид нэр яг гэртэй байна. Тэднэрт бол гэр байхгүй гэдэг шиг юмнууд одоо ийм шалтгаантай зовж байгаа төрхтөөл өвчин зовлон бүх юм аваад төрцөө хүмүүс торвоогоор нэг байгаа тэгээд ийм нэр хүндтэй өөрөөсөө өөр хүнийг харах тэнхээтэй болцсон хэсэг бүлэг нийгмийн хүмүүс бол анхаарал хандуулмаар л байна. Бүх юм руу. Манайхаас бусд нь л ингэж чадах юм да нэр. Гэхдээ манайд ч гэсэн хүмүүс байдаг л байна. Эсвэл гоё тэрийг ингэж зарлаад ярмаар байгаа байхгүй. Тийм. Бусдыгаа уриалмаар байгаа байхгүй. Тийм. Би нууцаар ханд өгдөг хүмүүс мэднэ. Гэхдээ тэрийгэ зарлал та. Би ингэж та нар ч гэсэн ингэж уриалан дуудах хэрэгтэй. Тэр нийтээр нэг гоё үнэлэг ихтлэгийг хайрлсан, өмнө төрлөختнийг хайрлсан юм болчихсон тийм. Тийм. Одоо бүр ядчил муугар нөлөөлдөг байл та тий. Бүр гайхуулаад бүр муухай гэсэн. Яг үнэ үг л. Тийм. Үнэхээр гоё юм. Нөгөө яста бригада гээл яста дуртай. Нэрээ Безруков бас юу юм бэлээ? Амар гоё тийм нэг өгүүлэгч байхгүй юу? Одоо шүлэг унших тэр тал дээр аягүй сайн өгүүлэгч. Чадварлаг өгүүлэгч юм бэлээ. Morgan Freeman шиг юм тий. Тэ лаг. За баярлалаа. За баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүй од мөндөрсөг та бүхэндээ кино түүх нэвтрүүлгээ хөрвөлээ. Нэвтрүүлгийг дэмжиж ажилласан чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids заюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй. Unitel дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөрсөг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос телефоноор та бүхэнд хүрлээ. Студид Инхот Цэнгэл байрнаар ажиллалаа. Дараалцъя. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаачлийн банкны данс байгаа 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.